Сайн байцгаана уу? Би Бирлиан тэмдэглэгийн бөөр шийсний зам эрэгтэйчүүдийн нөхөн өрчгөн эрхтний мэс заслын эмч Батөргөл байна. Өнөөдөр та бүхэнд бөөрийн чулууны эмчилгээний аргуудыг танилцуулна. Бөөрийн чулуу нь ус шингэний дутагдал, амьдралын буруу хэвшил, удамшил, хувь үнийн онцлогтой холбоотойгоор үүсдэг. Ихэнхдээ шинж тэмдэг завиргүй байдаг ч бөөрнөөс доош шээс дамжуулах зам руу унах эрсдэлтэй. 0,4 см болон түүнээс жижиг чулуу өөрөөрөө гадагшлах боломжтой гэж үздэг. Чулууны хэмжээ үүнээс том байвал шээсний замд гацаж шээснээ урсгалыг бөглөдөг. Энэ үед нуруугаар хүчтэй өвдөхөөс гадна шээсний урсгалыг бүрэн бөглөсөн бол үрвсэл үүсгэж, халуурах, дотор муухайрах, бөөлж, ядарч сулдах шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрийн чулууг эмчлэх ерөнхий 3 төрлийн арга байдаг. Үүнд биеийн гаднаас долгионоор чулуу будалж гаргах, шийдэг сүүгээр дурангийн мэс заслаар чулуу будалж авах, арьсны гаднаас атгаж дурангаар чулуу будалж авах мэс заслууд орно. Энэ дундаас хамгийн эрсдэл хүндрэл багтай арга нь биеийн гаднаас буюу зайнаас долгионоор чулуу будалж гарах арга юм. Долгионоор чулуу бутлахад чулуу нь элсэнцэр болон жижиг хэсгүүд болон бутардаг тул шээсний замд бөглөрөл үүсгдэггүйгээр ач холбогдолтой. Манай эмнэлэгт зайнаас чулуу буталдаг ELMO 9200 аппарат ашиглагдаж байгаа ба эмчилгээний үед ямар нэгэн мэдээ алдвал болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байдаггүйгээр давуу талтай. Судалгаагаар чулуу бутарч гарах магадлал 70-90% байдаг гэж үздэг. Энэ аппаратын онцлог нь электрон соронзон долгионоор чулуу буталж гаргадаг тул бөөрийн чулууны эмчилгээний эхний сонголт юм. Үүнээс гадна манай эмнэлэг дээр бөөр шээсний зам болон эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө эрүүл мэндийн даатгалаар хийгдэж байгаа тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу? Мөн энэ бичлэгийг бусдад түгээн шеэр хийнэ үү? Баярлалаа.